Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ярэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Энэ бол том өрөөр цэнгэнд нэвтрүүлэг танд эхэлж байна. Гэр бүлийн радиогийн FM 104.5, FM 84.5 дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ цагийн мэндийг хүргээд өнөөдрийн том өрөөг эхлүүлж байна. За ингээд миний хайртай сонсогч та бүхэн бас манай бойдон дээр туглан сууж таалан болгоно. Бидэнтэй шууд амьдаар холбогдох утас 9986 1045 дугаараар холбогдоорой. Бас саналаа комент дээр бас шууд бичээ явчаарай. Тэгээд 3W45 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Түрүүний агчрагийн хэлсэн тэр саналаа хаана яаж бичвэ гэвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх гэрэлээр бичгээр манай хуудас гарч ирнэ. Биднийг дагаад яг одоо том өрөө цэнгээд нэвтрүүлэг гэдэг үрстэйгээр явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд бидэнтэй хамтдаа байгаарай. Өнөөдрийн сэдв бол том өрөөнд миний машин гэдэг сэдв байна. Оо тийштэй. Өнөөдөр манай машин ярина. Энэ хүний чинь хувьд бол машин авах га 7 өдөр 7 шин зүүдлээ гэдэг шигтэй. тийштэй. Өнөөдөр бодож байгаа шүү. Өнөөдөр яг та нарын тусламж хэрэгтэй надад. Тий. Тэгээд уцаар холбогдож орж ирээд манайхан зарах машин байвал надад зараарай гэсэн. Тий. Өнөөдрийн сэдв бол миний машин гэдэг сэдв. Санал асуудал бол яг хибрид тэргүү эсвэл бензин тэргэн дээр үү. За ийм санал асуудал ерөнхийдөө явна. За бүр 3 дахь сонголт байвал те бүр цэвэр цэглэгээ машин болох зүгээр үү гэдэг юм байна. Одоогийн байдлаар манай Aircam нь болохоор хибрид тэрэгтэй байгаа. За Zayaman бас хибрид тэрэгтэй. Миний хувьд бол одоо бензин тэрэгтэй байгаа. Тэг ялчгүй миний хувьд бол шууд бензин дээрээ гэдгээ шууд сонгоно. Тэгээд аргументуудаа бас дэвшүүлнэ. Би одоо яг зөвөр нөгөө нэг эмхтэй жолооч тэгээд яг техникийн мэдлэг тийм ч амар та нарыг бодох юм бол өндөр биш учраас зөвөр өөрийнх нь хэрэглэндэд харуулаад ярьчих те нэг амар бензинийг нь хэрэглэж үзээл тэгээд хибридыг нь хэрэглэж үзээл нэг ялгааг нь мэдрээд байгаа биш. Өөрийнхөө боломжоор л мэдрэмжээ хуваалцахгүй те. Зүгээр өөрийнх нь хэрэглэж байгаа хибрид машиныхын талаар яг одоо мэдлэггүй байж болно машины талаар. Гэтэ зөвөр өөрийнхөө дотор байгаа сэтгэлээ хуваалцах. Тэгээд хибридийн талаар ярина гэсэн. Тэгээд инхээр харин сонсогч та хибрид эсвэл бензин за бүр цаашлаад сүүлийн үед манад нэлээд ихээр орж ирж байгаа цахилгаан машины оо сайн талууд нь сөрөг талууд нь те энэ талаар нь ингээд бидэнтэй бас хуваалцаасай. Тэгээд та өөрөө хэрвээ сонголт хийгээд машин тэрэг авахар болох юм бол алийг авах вэ? Хибридийг авах уу? Бензинийг авах уу? Ямар машин авах вэ? Цахилгаан машин авах уу? Эсвэл бүр машин авахгүй авах уу те? Бидэнтэй хуваалцаарай. 9986 1045 9986 1045. За харин Aircam-ийн хувьд бид хоёр бас өөрийнх нь бодлыг хэлчихлээ шүү дээ. Энд бол жишээл хибридээс болоод бензин олсон учраас би бензинэ гэж байна. За би бол угаасаа л хибрид байгаа учраас за хибрид гэж сонгочлаа л да. Харин Aircam-ийн хувьд юу гэж бодож? Би одоо ингэж сонгох процесстэй машингүй амьдрал. Би бүр одоо бүр сонсогч нарыг бүр ингэж төсөөлөл их гоё юм болов гэж бодоод байна. Та нар хараа Aircam ингээд машин сонгох гээд байгаа байхгүй юу? Та нар уцаар орж ирээд Aircam энэ машин зүгээр юм байлээ шүү. Энэ дими юм байлээ шүү гэдэг сайхан хэлээд өгч. Тэгвэл гоё. Гэтэ та бүхэн ямар ч машины марк хийсэн Aircam авахгүй те. За би тэгтээ солих боломжтой байгаа. За манайхан тэгээд яг бензин дээр үү, хибридэн дээр үү, захилгаан машин дээр үү те. За очроо яагаад шууд хэлээд. Очроогийн кейс их сонирн байгаа. Очроо бол үнэн олон одоо нөгөө нэг нотлох баримттай өөрийнх нь одоо гаргаж байгаа жишээнүүдийг батлан тунхаглахаар орж ирсэн учраас би очроогийн санал бодлыг За би бол одоо ингэж байгаа. Бензин тэрэг бол одоо хамаагүй дээрээ гэдэг одоо байр суурнаас илтгэлээ яг одоо би тавья. Тэгэхээр миний эхний аргумент бол тийм ээ юу гэхээр одоо эхлээд нөгөө би хибридийг шууд ницаагаад эхлэе гэж бодлоо. За чи өөрөө хибрид барьж исэн те сайхан. Барьж исэн. Тэгээ хайсан хог дээр хайсан. Тийм учраас чиний аргумент бол айгу хүчтэй байна. Хог дээр хаяагүй штэ зараад тэрэн дээрээ бас ингээд бараг л хог дээр хайсан гэсэн. За тэр яахгүй штэ. Унсан унаага хүн ер нь муулд юм уу? Одоо унах чи яадаг. Одоо муулна. За тэр яах вэ? За тэгэхээр ингэж байгаа. Одоо хибрид тэрэг бол нэгдүгээр аргумент бол одоо химнэлтийн хуурамч сэтгэл зүй байхгүй. За химнэлтийн хуурамч сэтгэл зүй дээр нь сонсогчтойгоо хамтдаа холбогдож орж ирсэн байна. Байна уу? Өглөөний минь ядаргаатай дахиад л гэнэ үү? За яг өстой зөв шүү. Зүгээр шүү дээ зүгээр. За хибрид тэрэгтэй бензинтэй юу?
Айл нь би бүр өөрөө механик ундгийн. Оо. Одоо болио штэ. Одоо юу? Ааха. Гэ барай Ямар хөдөлгөөн машин? явахад гоё байдгийг. Ямар машин? Раптор дээр үех л та. Оо, механик раптор байд юм. Зарахгүй үзэн гэж. Зарахгүй байж. Харин муу эрэгтэй хүмүүс айгүй дуртай авъя л гэдэг юм лээ. Гэтэ тэр чинь өстө ясных штэ. Тийш дээ, тийш. Хамгаалах төмөр штэ. Яг хоо ихтэй ёстой өөрийнхөө хэрэглэнээс болох юм шиг байна лээ штэ. Одоо ихэнхдээ хөдөө гадаагаар явдаг хүн байх юм бол бензин дээр юм шиг байлээ. Ягаад тэгэхээр арай хүчтэй. Зөв. Хабрид чинь болохоор яг хоо нэг талаасаа бензин хэмнээл айгуу дажгүй юм шиг боловч нөгөө талаасаа яг л гарц гаргал биш эвлдүүлээ гарц биш үлээ. Дүндээ дүн үү? Тэ дүндээ дүн болчиход идэм юм л. Тийм. Яаж? Тэгэхээр яг хоо яг Яаж дүндээ дүн болох вэ? Иймэрхүү асуулт ирнэ гэдэг мэдсээр юм байж орж ирээд тээ. Нөгөө юу л ахгүй юу? Бензин цахилгаан ч өөрөө тэгээ зогсчт юм л шүү дээ. Батарейн заавал солих шаардлагатай болдог. Ааха. Тэгээд нэг амар хэмнээд идэх чинь бас байдгүй юм байлээ шүү дээ л гэж. Яг зөв. Миний талд ярьж шүү. Ой, Нойко тэгээд ягаад механик унд юм бэ? Сонирхол байна уу? Юу байна уу? Өө яах вэ? Яста. Гэхдээ нааш чааш ингээ хөдөлгөөн авах гоё байдаг ингээд тэн чинь бас юм теннис кап авдаг. Надад л онцгүй байдیں۔ Манай нөхөр л аягүй дуртай. Ханд ирчүүд тул тийм. Тэгсээр нэ өөрөө унахгүй. Тэгээ би унаад өөрөө болохоор автомат унаад юм. Яг тэгдэг, харин яг тэгдэг байхгүй нөхрөд. Хөгийн юм бэ. Хүл амар өвддөг байхгүй механик барихаар тий? Харин тийм. Тэгээд тэрийг ихнэр лүгөө шахчихж байгаа юм уу? Харин тийм л юм байна. Харин тийм. Тэгээд би нөгөө анханасаа механик барьчихаар автомат барьж чаддгүй. Тэгээд айгаад чадахгүй байгаа. Чи тэгтээ айгу зөв сурцсан байна. Одоо чи автоматик бариа сурчвал чамд мангар амархан. Тэгээд зөв талдаа өрүүлдэг байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө ихэнх автоматууд чинь ер нь буруу талдаа байгаа дэлээ шүү. Тэгдэг. Тэгэхээр одоо бас айгу хэцүү тэгээд. Тийм нөгөө суудлын байр айгу чухал тий. Тий. Тэгэхээр ер нь бол зүгээр цааштай бол бензин бас зүгээр ч юм шиг. Гэхдээ бас бензиний хомсдол гэж бодохоор гэл тэгээ манай бол нэг хөдөө яваад идэггүй учраас уг нь гайгүй хабридын л авсан л та сүлд. Гэтэ чиний одоо унж байгаа чинь хэд идэж чи мэдсэн үү? Нэг одоо хотод нэг 8 хэдтэй л идээд байд шүү дээ. Харин тийм хуучны рапторууд айгу хөөрхөн байгаад тийм аа. Жижигхэн байхгүй угаасаа мотор нь 2-тай. Тий. Бас мэдээлтэй өөй. Мотор нь 2-тай энэ. 2 гэдэг нь юу юм Нойко? Морины хүчин чадал нь. 2 морины хүчин чадал. 2 литрийн багтаамжтай гэдэг байхгүй найзаа. За мэдгүй. Тийм л юм байгааз тий. Баярлалаа Нойко. Хүн Баярлалаа. хэлж өгөх чинь илүү төтөө юм асуугаад ах юм зүгээр тий. Тэгэл бас гэж дуу муугаа өөрөө сольждаг шүү. Ой, Нойко надад нэг юм асуулт байгаа байхгүй юу? Бас юуны дуурж чинь. Тийм. Нүггүй юу гэдгийг бас мэднэ. Тийм дуграад байгаа юм аа яг тэнд нь дуграад байна гэж бол мэдээд байдаг байхгүй юу тий. Тэгэхээр ингээд чи мэдээд байгаа мүү гэ бас нөгөөдөл нь шоолоод идэв айгуу сонио. Дээр үед чинь нэг юм амар засварын газрууд байдаггүй шүү. Тэгэл автага нийлэл хөдөө явж явах дугуй хагараад ч юм уу. Өөртөө данхраад таал тэгэл айгуу сонирхолтой. Тэгэл тэрийг нэгээл за одоо цилиндр л гэдэг юм. Сэвцээгээ нэг цэвэрлэхгүй бол энэ гагцаад байна, маслаад байна гэж. Бүр. Тэгээ аккумулятороо дандаа зөөн. Нойко найз нэг ийм асуудал байгаа. Зөв талдаа өрүүлтэй машин, буруу талдаа өрүүлтэй машин хоёрын хооронд 5 орчим сая төгрөг зөрүү гараад байгаа байхгүй юу? Тэгээд чи намайг зөв талдаа өрүүлтэйг аваарай гэж зөвлөх үү? Илгүй байдлаа бодсон ч тэр. Зөв талдаа зүгээр. Дандаа тийм зөв талдаа. Гэхдээ мэдээж тэгээ 5 саяын зөрүүн дээр бол одоо тэгээд дали дээр л авчихгүй юу. Харин тийм ээ тий. Далиг нэ нөгөө талыгаа. Манай Монгол улсад явж байгаа нийт машины бараг 60-70%. За бүр 70-аас 80% нь далиг шүү. Дали ингэсэ тий. Баярлалаа Нойко. Яна уучлаарай за бака. Орж ирснээ юу гинэ хүнийг дали мэлгээр дуусчаад гараа явж. Зүг. Гэтэ манай Нойко бас айгаа үнэн хэлж байна. Ер нь яг хүмүүс хабрид машиныг сонгоод байдаг шалтгаан нөгөө бензин баг идэн те төгжрөл дунд яг Улаанбаатар хотод яг энэхүү энэ зуны цагт бол зүгээр л дээ. Гэтэ нөгөө батарейны бид нар насжилт гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Батарейны насжилт гэдэг чинь өөрөө юу дунджаар юм байд юм байна. 8-аас 10 жилийн хугацаатай байдаг. Гэтэл Монголд болохоор орж ирж байгаа машин хасах 30 хүйтэн хэмтэй байдаг байхгүй. За
тэрэнд болохоор энэ ялгаагүй болчдөг. Тэгээд 8-аас 10 жил бүр богинсдаг батарей нэвдрэхтэй. Дуусахтаа суугатаа. Тэнгүү тэр батарей яг судалсан биш үү? Бензин бараг ингээд хэдэн жил ингээд хэмнэлээ гэж бодъё. Гэхдээ батарей нэг солих ч юм уу янз янзын тэнтэй шалтгаантай юмнуудыг солиход бараг бензин нөгөө хэмсэн мөнгөөр нэг доорно гэж бараг сольдог гэж байгаа байхгүй юу? Нэлийн үнэтэй бий болж идэг гэсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр ер нь бол бензин тэрэг нь айгүй чухал шүү гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр яг ингэ юм байна. Яг дэлхийн яг стандарт хибрид машины нэг стандарт ч өөрөө яг нэмэх 20 хэмд хамгийн өндөр бүтээмжтэй яваад идэг гэсэн үг байхгүй. Тэнгүү тэгээс доошоо ингээ болоод ирчихлээр ер нь батарей хэмжээ багтаам ачин болоод ер нь 30%-аар буурчдаг. Тэгэхээр бензин эдэлт нь хүртэл яг Монголын өвлийн нөхцөлд бол яг ингээ адилхан болчихж байгаа. Бензин тэгээ ялгаагүй болчих. Тий, адилхан болчихсон. Ялгаагүй болчихсон гэсэн үг байхгүй. Тэгэд эвдрэл гэмтэл сервис гэдгээрээ одоо бензин тэргүүл хамаагүй одоо чухал гэдэг би аргументыг дэвшүүлээ. Одоо заяагийн аргумент. Яадын гэдэг аргумент гаргана гэсэн. Тий, яадын гэдэг юм. Хибрид тэрэг байгаа сте. Яг хибрид тэрэг яг жинхэнэ утгаараа Монголд хизээ ажилтдаг гэхээр зуны цагт ажилтдаг байхгүй. Жинхэнэ утгаараа. Өвөл бол тэрүүл яг адилхан бензин эдэн бас эвдрэл гарлаа гэж бодоход яг хэмнсэн бензинийхаа мөнгийг л хийж идэг гэсэн үг. Мэдхгүй миний бодлоор бол манай нөхрийн машин, миний машин хоёрын ялгаа бол айгүй их харагдаал идэв штэ. Гэтэ манай бензин эдэлтэн дээр за бүр өөр яг энэ бензин тэрэгч гэдэг юм уу те тэр тэрэгний ялгаанууд нь ч гэсэн айгүй харагдаал идэв штэ. Өвөл яг уу зүгээр яг уу нөө зориултын тэр хэмжээнээс арай их иддэг л ахал та. Гэтэ арайч бас те ижилхэн хэмжээнд бол идэхгүй бах гэж бодож байна. За тэгээд дээрэс нь тэр батарейг бол нэг амар жил болгож гэдэг юм уу эсвэл нэг тийм ойрхон солиод авах шаардлагатай. Нэг солилцсон байхад бол нилээн хэдэн жилдээ давгүй. Тэгээд дээрэс нь тэр чинь унж байгаа, эдэлж байгаа хүнээсээ ер нь машин шалтгаална. Би ингэж бодож байгаа. Хибрид байна уу, бензин байна уу, цахилгаан байна уу нэрээ хамаагүй шүү. Унж байгаа эдэлж байгаа хүнээсээ л тухайн машины эдэн ямар чанартай вэ гэдгийг л гарч ирэх гээд байгаа байхгүй. Яг засварчин шиг ярьж шүү дээ. Яг ярьж. Бүр яг ярьлаа шиг энэ хүмүүс. Бүр яг нэг сервис рүү ороод ирсэн юм шиг те. Сервисийн нэг ах нар байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд сүндлэн ингээ уняа гэж ингээд бодох юм бол тэр машин чинь 1000 бүр ингээ төмөр сайтай байсан ч гэсэндээ уучлаарай. Нэг тэр хүний гарт удаан тэсгүй л гэсэн үг. Хоёрын дундуур би гяс нэг комент уншаад нэг зүг үгүй. Би мартах гад байна. Очроод мөг цэцэг ингэсэн байгаа байхгүй юу? Өдрийн мэндэ машины талаар ёстой аачгүй хүн байна. Тав тухтай шатхуун баг иддэг бол зүгээр юм уу гинэ. За би нэг ийм юм хэлэх гээд байгаа. Нэг юм 3 үзүүлэлт байт юм байна машины. За тав тух унахад гоё. Тэгээд шатхуун баг зарцуулна гэдэг ийм 3 үзүүлэлт. Энэ 3 үзүүлэлт нэг дор байх боломжгүй гинэ. Зөв. Энэ 3-ын аль нэг нь заавал ингэж гээгдэх ёстой гинэ. Чи тав тухтай унахад гоё машин аавна гэвэл чи эн чин үнэтэй байх ёстой. Чи бензин баг иддэг тав тухтай машин гэвэл тийм машин байх одоо юу гэдэг те нэг ийм энэ 3 үзүүлэлт ингээ нэг дор байх боломжгүй юм байна л да. Машин баг иддэг мөртлөө тав тухтай гоё машин байхгүй. Ийм ямарч боломжгүй. Яг тэгэхээр тэр гоё байлгахын тулд тэр чин бензин их иддэг болж таард юм байна. Тийм ээ. Амар. Тэгэхээр унтрааж байгаа хоёр манайхнаас сэдв. За наатаа өстө байж байгаа. За одоо гарлаа гэсэн. Тэгэхээр нөө тав дох нэг нь өөр юу гинэ? Бензин. Бензин баг төвлөрхөө болчихлоо. Тав дох бензин баг идэх хямдхан. За энэ гурвын ер нь гурлангийн шийдсэн төгс машин гэж бол байдаг. Би бүр шал балаа барилд суучлаа. Хоёр яг би нэрүүгээ хардсан юм байгаа. За тэр ч надад хамаагүй юм байна. Тэр ч гоё юм байна. Тийм байна. Машинтай холбоотой юм авчирсан болоо тэгвэл бас нөгөө сэдвэрүүгээ орчих гээд байгаа байхгүй юу? За тэгээ ингэдэг юм байна бас. Яг би нөгөө нэг юм бензин тэргээл одоо хамгаалаад аргументээ дэвшүүлээд байгаа. За чи бензин тэргнийхэн тухайн нэг юм хэлээч. За яг нэг бас нэг даваа тал байдаг. Өвөл ингээ асаа штэ. Чи бид нар айгүй хүүтэнд байж штэ Улаанбаатарт. Одоо асаахад бензин тэрэгчөөрөө одоо салаа молоо мотор цотор айгүй хурдан халаадаг. Айгүй хурдан халаа. Батарейн дэрэг чинь халаах гэж айгүй уддаг. Тэрнээс хибрид тэрэг тий. Хибрид тэрэг байхгүй. Тэгж их бензин иддэг. Ер нь асааж унтраахтай их бензин идчихдэг байгаа тоххой. Миний бодлоор би миний нөгөө нэг юм чинь дуусаг байгаа штэ. Энэ хүний яриан дээр нэмэхэд бол би чинь ёстой машина нилээсээ халааж агаад айгуугаа тухтайхан шиг явдаг хүн штэ тий. Удаан халааж гардаг. Ер нь бол би бүр хангалттай халааж гардаг байхгүй юу? Бараг 30 минут юм насаа штэ. Тэгжээж би нөгөө тухтай байдлаа ингэж эзэлжээж машин дотор явж идэг хүн. Тэгвэл би бензин тэрийг 30 минут халаах шаардлагагүй те. 5 минут асаагаад халаагаад явна гэсэн үг. Яа. Үгүй.
Тэгээд тэгэнгүүт дээрэс нь одоо нөгөө нэг асалт одоо жишээлбэл юу л ярих гэдэг юм л да. Нөгөө өвөлд хит хүүтэн болоод ирэнгүүт чинь нөгөө юу хибрид тэрэгнүүд чинь асгаа болоод дуудлагын асаадаг хүмүүс дуудаал ингээд бас нэг бөө юм болдсон шүү дээ. Тэр чинь бас хүнээс шалтгаалдаг байхгүй юу? Яахлаар хүнээс зарим хүн шалтгаалдаг. бол машинаа бол хайчдаг Хүн гэдэг. сайхан сэтгэлтэй байвал одоо ингээд гадаа машин Үгүй. Тосмаасла бүрэн сольсон. За одоо тэгээд дээрэс нь тэр чинь нөгөө хөлдөх хэмжээг хүртэх байж тээ үйлчлэгээ тогтмол хийлгсэн. За өвлийн цаг жишээлбэл хибрид тэрэг чинь зориулалтаараа бол гадаа байх ёсгүй байхгүй юу? Грашнд байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл бинт гадаа авчираа цахилгаан тэргийг хайчиж байгаа учраас тэр чинь юу заавалчгүй нөгөө нэг хучлаг хэрэгтэй болно. Хэрвээ хучлагаа зориултаар нь хийгээд тосмааслаа зориултаар нь солиулаад ер нь л яг арчаатай байсан хүнд хибрид тэрэг ямар ч За тэгэхээр гаражгүй хүмүүсийг арчаагүй гэж байгаа юм би байна. өөрөө грашгүй хүн. Гэхдээ би арчаатай байгаа гэсэн үг байхгүй юу? Хочж байгаа юм байна. Тэгээд надаас гадна өчнөө олон арчаатай хүмүүс байгаа учраас хибрид тэргийг нэг тийм муу гэж бодож байгаа хүмүүс болол ер Харин тийм ээ. хайцангуй байгаа хаа гэж. Яг хибрид тэргийг гадаа хибрид онуулах тэрэг гэсэн чинь юм. ер нь бас л гоё штэ. Хүссэн газар хүргээд өгчин тэр чин бас мөнгө төгрөгөнд химнэлттэй. За тэгээд дээрэс нь одоо нөгөө хибрид тэргийг бодол манах хэвээр жихэн утгаар нь ашиглаж байгаа штэ. Гэр хүртэл ачаал явж байгаа штэ. Ингэдэг шүү манайхаа. Хибрид тэрэг ингэдэг юм байлээ. Үйлдвэрээсээ гарахтаа бензин тэрэгнээс үнэтэй гарт юм байлээ. Одоо бензин тэрэгнээс ер нь нэг хэдэн саяар бол илүү гарч байгаа. Дулаан орондоо унуулах гал игдэг гэж. Тий. Нөгөө ягаад тэгэхээр батарейны үйлдвэрлэх процесс нь өөрөө үнэтэй юм байлээ л дээ. Тийм учраас нөгөө нэг хибрид тэрэг нь энгийн бензин тэрэгээс илүү үнэтэй байгаад идэг. Монголд орж ирэхдээ яг эсэргээрээ шахав. Яадаг вэ гэхээр хибрид тэрэгэнд манайхан чинь нөгөө гайлын дотороо 50% хөнгөлждөг байхгүй. Тэгэхээр орж иж байгаа үн бензин тэрэг хоёрын үн хоёр нь ингээд баг тэнцээд ирд юм бэл. Цаанаасаа Японоос авахдаа бензин тэргийн арай хямдхан авангуудаа хибрид тэрэг арай үнэтэй авна. Оруулж ирж байгаа үн нь баг ингээд тэнцээд ирнэ. Тэнгүү зах зээлийн ханшаар нь бид нар бодохдоо ингээд хоёулангийн адилхан үнэтэй юм байна гэж бодоод идэг бол яг цаанаа бол хибрид тэргүүд нь үнэтэй байдаг. Гэтэ чанартай учраас үнэтэй биш. Чанартай учраас үнэтэй байгаад байгаа бас биш. Нөгөө нэг батарейны үйлдвэрлэл нь өөрөө нэмэлт зард болчиход идэг учраас үнэтэй байгаад байгаа юм байна. Одоо түрүүний манай очрог хэлдэг аргумент л та. Батарей чи өөрөө үнэтэй төхөөрөмж واخгүй юу? Тэгээд дээрэс нь ингэж байна. Одоо батарей тэргийг болоо хибрид тэргийг болгоод эко гэдэг хүмүүс унаад байгаа шүү дээ. Эко. Гэтэл яг үгүй бензин тэргээс илүү хор тутаа хүчил төрөгчийг өөрөө нийгэмд харагдахгүй ч гэсэн ингээд яаж идэг юм байд тэнүүс төрөгчийг бий болгож идэг юм. Дээрэс нь болохоор тэгж хордуулж байгаас гадна яаж байгаа гэхээр нөгөө батарейна дууссан батарейныг одоо хайж цааш нь ингээд байхгүй болгох тэр асуудал дээр дэлхийн нийтээр одоо хүртэл толгоо өгдөж байгаа гэж байгаа байхгүй. Байгальд маш хортой. Тэгэхээр хортой машин хэн унаа яваад байна? Хоргүй машин хэн унаад байна гэдгийг өнөөдөр миний сонсогч та бүхэн бас ажиглаарай. За, комментуудыг хүргэе те. Нөгөө аачгүй хүн гэж алин дээр ярих тэр юун дээр явж байгаа шүү. Тэр очроод мөг цэцгээс хоошоо уншааг байгаа. За. Хужаа хибрид бол бүр амархан дэлбэрээд байгаа шүү. Рүүлээс илүү хужаа болон Америкт машин битгий аваарай. Дахиж зарагдахгүй бас хамгийн муу. Ер нь бол Toyota л зүгээр дээ аюулгүй байдал нь. Яг үнэн шууд халдаггүй. Дээрээс нь манайхан бүгд л шинэ машин аваад иж чадахгүй болохоор батарей насжилт ярих байхаа. Сүүлийн үед Монголд зориулж үйлдвэрлэдэг болсон байна лээ. Шинээр машин захиалбал гэсэн байна. Нэг одоо яг энэ дээр би нэг машин хайж байгаа хүний хийлгээд үнэн шүү. Монгол дараа нэг ингэдэм юм байна. Нэг common sense одоо гэдэг нэг юм нийтийн нэг юм сонголтыг дагсан зөв болд юм байлээ. Яг тэгэхээр одоо Америкт анзаарч байгаа байхгүй юу? Би нөгөө Америкт очиход нэг надад айгу хуучны нэг юм сонир машин аваад өгсөн байхгүй юу? Тэгээ би тэрийг унсан. Тэгсэн чинь нөгөө Saturn гэдэг машин. Би та нар сонсоочгүй байх. Би ч анхудаа сонсож байгаа байхгүй тэр үед. Тэгсэн чинь араа үйлчилгээг нь хийгээд айгу төвхтэй. Юм нь олдохгүй. Тэгдэм байлээ. Тэгээд Монгол ч гэсэн яг тэгнэ. Монголд нэг нийтлэг хүмүүсийн унж байгаа машин юу вэ гэдгийг хараад тийм нийтлэг машин авах хэрэгтэй юм билээ. Одоо жишээлбэл RX, Prius те Alphard, Velfire ч гэдэг юм уу те нэг юм нийтлэг машинууд байдаг шүү дээ. Энийг л авах хэрэгтэй юм байлээ. Тэгжээж үйлчилгээгээ бид нар ингэж нийтээр наадаг. Тэгэхгүй болохоор хараа ховор машин авчихаар яг энэ талаараас амаржийн хүртэл хараа нэг амаржийн нэг ширхэг нь сая төгрөг гэж байгаа. Тэгээ дөрөв амаржийн чинь 4 сая төгрөг. Тэгээд бүрштгийг нөхөөр нэг удаагийн сервис хийхдээ нэг 10 сая төгрөгийн сервис хийлгээд идэг монгол хүн бас Монгол хэд байгаа бол тийм. Яг үнэ. Яг энэ дээр бас яг ялгаа гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл хибрид машин ч гэдэг юм уу тийм Монгол түгээмэл явдаг машинуудын засвар сэлбэг нэрэ чулуу шид хэл оногдож байгаа жишээ нэ байна шүү дээ. Гэтэл одоо яг
ингээд нэг түгээмэл биш машинуудыг бид нэр ингээд хайгаад олоод нөгөө засварыг нь олох гэхээр яг эркэт ажиллах иймэрхүү асуудлууд үнийн хувьд ч гэсэндээ асуудлууд гарч ирнэ. За тэгээд дараа нь олё гэж бодож явж яатал нөгөөт нь бүр бодоо олонгууд нь орхоос өөр аргагүй болдог ч юм уу тий. Тэгээд өөр асуудал чадхаа болчдөг хүмүүс. Нөгөө юу ингээд нэг гол бэмбэ унсан хүн тий. Тэгээд нөгөөдг нь эвдэрсэн. Тэгээд нэг л сэлбгийн ингээд солих болохгүй болсон. Сэлбэгчийн асуудалтай үүдээ. Одоо жишээ нь би машиндаа зүгээр юм суудлын бүрээс авах гэсэн чи байхгүй шүү дээ. Заавал ингээд урдаас 19 оны машин тий. Тий. Заавал урдаас ч юм уу хаана гадаадаас нэг юм суудлын бүрээс захиал тэгээд идэм. Эсвэл энд захиалж оюулах тэгжиж хийх хэрэг байгаа байхгүй. Тэгэхээр наач бол яг зөв байна тий. Ер нь автомашиныг хүмүүсийн хувьд за мэдээж нөгөө 2 дахь гэр гэвэл ажил, сургууль, хичээл гэл ингээл явж байгаа л да. Автомашиныг бас 2 дахь гэрээ гэж хүмүүс ярьдаг. Тийм тэгээд энэ яхаарахгүй нөгөө нэг хотчлолтой холбоотойгоор төгжрөл болж байгаа. За төгжрөлтэй холбоотойгоор бид нар яхаарахгүй ажилласаа эсвэл хичээлээсээ гэрлүүгөө явах замдаа доор хаяж 2-3 цагийг өдөртөө хамгийн багтаа гэж байгаа шүү. 2-3 цагийг өдөртөө төгжрөлд өнгөрүүлдэг гэдэг статистик судалгаа хийдэм байлээ. Тэгэхээр энэ статистик судалгаагаа бодсон ч гэсэн хүмүүс хамгийн боломжит хувилбарыг сонгож ер нь бол машинаа бас сонгодог байхаа гэж бодож байна. Хэдүүлээ нэг хоёр тэнд нэг бэлэг хартсан чи айгүй нэг хордын яриад нэг гяс туусгаад бэлэг очиж байгаа юм шиг санагдаад. Бид нар дуусахаар бид нар хурдан ярихаар нэвтрүүлэг хурдан дуусахгүй шүү манай. Тэнд нэг хүн бэлэг авчирчаад байгаа байхгүй. Манай хоёрын харцсан бүр тийшээ хараад тэгээ бүр айгүй хурдан яриад байгаа. Айгүй өлөнтэй байгаа чи мэддэгдээд байсан манай. Хоёр ерөөсөө анзаарахгүй. Би бол яг их зурагшаа харж байгаа учраас надад би баг уйлах гэдэг. Би энэ бүх яриаг ярьж байхдаа би баг дотроо уйлж байгаа шүү. Түрүүнд заяагийн түрүүнд хэлсэнтэй нөө хабрид тэрэг буюу Японд тэрийг гадаа хонуулах аюу хэцүү байдаг. Би тэрэн дээр нэг юм ярьсан байсан сонсноо. Япон машиныг ингээ гадаа хонуулахлаар аюу хэцүү байдаг. Өглөө нэг асаангууд яг өөдөөс осгож өгч байгаа хүүхэн тусламж гуйж байгаа юм шиг шаардлагатай тий. Итэши катука уу. Сони сарахтай уу гэдэг нэг битсэн байгаа тий. Тэ би нөгөө машины чинь нэг амд хүн шиг өрөвдөөл те. Доотлын дулаан гаражинда зогсоолын үн асуусан чинь 2хан цагаан зураас 40 сая гээл те. Тэг би хоног машинаа зараад тэр цагаан зураасыг авалтай биш те гэдэг. Тэг юм бол бүр гачин болно шүү дээ те. Хэрвээ машинаа зараад тэр цагаан зураасаа авчих юм бол өвлжингээ ихнэр хажууд ИТ-шиг За ингэснэ хашгин жилаа. Тэг яа харахгүй тэгээс юм байна. Ер нь бол нэрэ тэр зураас авчаа бол зураас нь дээр нь ихнэр нь тэгээд ойрлол зогссон. Одоо тэр бодолтой та нар яг одоо яг би машинд 30 сая машин унжилаа гэж бодох те. Доор нэг дулаан гараж зогсоол авах 40 чи хамгийн бага штэ. Тийм штэ. Хоёрхан цагаан зураас авахгүй те. Хан маань واخгүй зүгээр юм хагаар дээр бодгаар ингээ бодсон. Хоёр зураасыг 40 сая те дээшээ 50 60 70 сая гэх. Ой Nike-гийн хэлсэн юун дээр надад нэг юм асуулт байгаад байгаа байхгүй. Манайх яагаад хятад машин сонгохгүй вэ? Манай нэг ойрын дүү надад Эркага таан багч хятад машин сонирхож гэдэг байхгүй. Худлаа. Худлаа наа чи амар бензин иддэг юм бэлээ. Үгүй худлаа гэхээсээ гадна сонирхож байгаагийн хэрээр Монголд сүүлийн үед орж ирж байгаа хятадаас машин орж ирж байгаа захилгаан машин бол бүр маш өндөр тоогоор гарч ирсэн байлээ. Бас энэ судалгаанд байгаа. Тий, өндөр тоогоор орж ирж байлээ. Түрүү нөгөө хоёр халахгүй өнтер гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэгсэн чинь захилгаан машинуудын нэг давуу тал нь машина асаалаа, пара асаалаа шууд халуунаар үлээнэ гэж хэлсэн шүү дээ. Халдаг мотор байхгүй учраас шууд халуунаар ингээ агаараа үлээ. Тэр хаана ингээ халуунаа хадгалаад ивж идэг. Үгүй батарей учраас ингээ шууд батарейн дотор ингээ халуун савтай юм уу? Үгүй батарей ингээ шууд тэнэ халаагаал тэнээрээсээ шууд халуунаар үлээж байгаа. Шууд тогоо. Цэглэн учраас шууд тэр дороо гэж. Үгүй хүн нөгөө нэг дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг. Чиний хэлдэг үнэ. Дассан байхдаа бол хүн хоёрын хэлдэг үнэ шүү. Тэр хасах 40 хүрдэн шүү Монголд. Тийм учраас батарейнд айгүй муу. Дассан газрынх гэдэг шиг нөө дассан машиндаа л хүн айгүй хурдан халж байгаа юм байна гэдэг мэдрэмж авд юм байлээ. Магадгүй би очрогийн хэлж байгаа шиг бензин машин дотор ороод хурдан халахыг нь хүлээхээс илүү надад өөрийнхөө машиндаа суугаад халах нь надад хамаагүй илүү тухтай халж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх байх. Тэгэхээр нөгөө нэг машиныг хүмүүс ингэж ярьд юм байлээ л те. Нөгөө өөрийнхөө яг нөгөө амтай юм шиг өөрийнх нь бас нэг хэсэг юм шиг л ярьж үздэм байлээ. Тэр тусмаа ирчүүд би машинда ач холбогдол өгдгийг нь битээр бол баг нэг яг тэр тоондоо орохгүй. Гэтэ амар харилдаг ирчүүд байдаг. Ер нь бол яг би тийм ирчүүдийг нэг хэсэг шүмжилдэг байсан байхгүй юу? Бараг ихнэрээсээ илүү бараг машина долоох нь холгүй ах юм стэ нэрэ хаашийн янзын гэж боддог байсан. Гэхдээ ер нь бол зүү юм байлээ. Ер нь бол арчаатай байх нь тухайн техник хэрэгсэлтэй эзэн байх нь
Зүү юм бэлээ. Хабрид байна уу, бензин байна уу, цахилгаан байна уу хамаагүй. Хэрвээ ямар нэгэн эд хэрэгсэл эдэлж хэрглэж унаж байгаа бол тухайн эд зүйлстэй маш ариг гамтай хайрлаж унах ёстой юм байлээ. Ёстой л ядахтаа нөгөө нэг хаана нь юу вэ? Дугуй нь хідээр хийлэгддэг өө. За тэгээд хизээ тосмааслаа солих ёстой. Өөрийнхөө үйлчлэгээнүүд нь ямар байх ёстой асуудал нь юу байдгүй. Ядахтаа л үйлдвэрлэсэн он болон орж исэн он эднэрийгээ мэдгүйгээр унаж явж байгаа машин тэргүүд ч гэснээр зөндөө байдаг штэ. Нөгөө дугуйг нь тийм ирчүүд ирхийхтэй мэдчихэл байгаа л та. Эмэгтэйчүүдийн хувьд бол тэгж нөгөө машиндаа анхаардаг нь цөөхөн байдаг байхгүй. Тэгээ одоо жишээлбэл нөгөө нэг дугуйгаа хийлүүлэх гэдэг дугуйд сурчин дээр очлаа гэж хэдээр хийлгүүх нь хийлдгээр нь хийлчихгүй юу ч гэж ах шиг тий. Тэгээ эн чинь болвол наазахын мэдлэгтэй байх ёстойг харуулж байгааг нэг илэрлээ гэсэн үг л дээ. За манай сонсогчдод нь бас шууд утсаар 9986 10 45 миний яриа ерөөсө таалагдтал болчихвоо. Залгаад ороод чи нэг яараа бэлэг рүүгээ яарад зүү яриад унсан чинь сонсогчдод удаа даамшаа. Очроо хоёроос би хоёулангаас ч асуух гэдэг. За. Заяа бол өөрийнхөө машиныг унаад жижиг тэрэг. Нөхрийнх нь арай жоохон өндөр машин байгаа шүү дээ. Энэ хоёрыг унахад нэг юм мэдрэмж байгаа шүү дээ. Ялгаа. За, очроо сайхан машинаас сойс учраас бас мэдрэмж бас өөр байгаа шүү дээ. Нөгөө хүмүүс нэг нийтлэг ингэж ярьдаг шүү дээ. Тэгэл аагаас бэцэг хүрхийн хооронд ямар машинтай ч үсэн яад ингэ. Угаасаа л бүгд л бөглөрөө зогсно гэж ярьдаг шүү дээ. Энтэй хоёр сал нийлэх үү? Үгүй шүү дээ. За заяа эхлэв. Юу яа штэ. Тий, альтай явахд чамд бөглөр зогсон ч гоё байна. Мэдээж тавтаа нь явах. Миний хувьд л ингэж байгаа шүү дээ. Хэрэгцээндээ тохируулж байгаа байхгүй. Одоо би чи олоолаа болцсон 5 хүүхэдтэй болцсон. Дээрээс нь нэг их нэртэй би өөрөө нэг нөхрөнтэй ингээд нэг 7 болчлаа шүү дээ. Тэгээ ялчгүй 7 хүний суудалтай машин хэрэгтэй байгаа байхгүй. Монголд одоо тэгээд сонголт айгу цөөхөн байна те. Тий, тэгээд яг 30 моч Фүрүс маркийн яг нэг зүгээр жижиг суудлын машин нэгээ суучглаар цагдаа нарт торгоод идэг байхгүй. Яаж ч ардаа давхралт болоо суулгасан ер нь торгоод идэг. Тийм учраас хэрэгцээндээ тохируулаад би яг юм олон хүний суудалтай машин. Гэр бүлийнхээ аюулгүй байдлыг харж үзэж байгаа. Аюулгүй байдлыг. Тэгээд ер нь бас аюулгүй байдлыг харж үзэж байгаа. Тэгээд жоохон томхон өндөр учраас ер нь их хөдөө гадаа явдаг учраас яг тохирчж байгаа байхгүй. Тэр хэрэгцээндээ тохируулаа. Тэнгүүд одоо манай Эркогоо дэ надаас нөлөө аваад ингээд нараа танаа хүүхдүүд гэр бүл чинь одоо байгаа машин чинь багтсан шүү дээ. Багтна гэдэг ах чинь дахин машин авах гээд ингээд уруу татахгүй байх оо тэгээд. За Алекагийн коммент орж ирж байна заяа. Машиныг гангара болгож унаж байгаа хүнд бас нэг өөр. Амьдралаа залгуулах хүнд бас нэг өөрөө. Бүгд хэрэглээ ашгаасаа болно аха. Аль-алийг л унаж үзэхэд чанартай юм хийгээд байдгүй бензин эдэлт багтай дундаж мотортой нь дээр санагдсан штэ гэсэн байна. Ер нь бол яг миний эцсийн зүйл бол ярих зүйл бол энэ л байгаа байхгүй юу? Төрнөөс бас яриад байгаа зүйл нь мэдээж өөртөө тааруулаад өөрийнх нь хэрэгцээндээ тааруулаад тодорхой хэмжээнд судлаад тэр хүн чинь бас авч байгаа шүү дээ. Юм хийлгээд байдгүй тий. Тэгээд ингээд авж байгаа нөхцөлд ямар нэгэн байдлаар одоо тэр нэм энэ нэм гэдэг ах хэцүү. Гэхдээ өөрөө өөртөөхөө яг нэг унж байгаа тэрэгнийхэн талаар юм байна гэж ярьж байгаа л гэсэн үг л дээ. Ер нь эцсийн эцэст хүн өөрөө тухайн одоо жишээл утсан дээр хүртэл тийм байхгүй юу? 15, 16, 17 одоо сүүлийн үед одоо 18 гарах гэдэг 18-ыг авна гэж ингээд төлөвлөсөн явж байгаа. Гэтэ гол нь 18-ыг тултанд ашиглаж чадах. Одоо манай очроо шиг ашигладаг бол болж штэ. Тийм, одоо ашиглаж байгаа 17-ыг тултанд ашиглаж чадах уу гэдэг асуудал болчиход байгаа байхгүй юу? Тэгвэл машин ч гэсэндээ бас ялгаагүй байхгүй юу? Эзэндээ үнэхээр нөгөө нэг яг очроогийнх шиг өндөр машин сонгоол тэгэл том машин сонгодог. Тэрийгэ зөвхөн ажил гэр хоёрын хооронд ундаг болов тийм бас өндөр машинаар надад тийм мэдрэмж төрөв. Үнэтэй машин бас хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдэг чинь гарч ирсэн болгон дээр нь одоо маркын шинийг шинжлэхдээ гарч ирсэн болгон дээр нь ингээд машинаа ч юм уу уцаа ойр ойрхон солио яваад ах нь өөрөө нөгөө нэг шин юм сольчлоо гэсэн мэдрэмж байхгүй байхгүй. Дөнгөж нэг жоохон өөрчлөлт. Тэнгүүд би утсан дээр ихэд жишээ нь одоо тий одоо 12 барьж байна. Би 17 авахгүй те байгаа л байж байгаа л бүр 35 гарахт нь авъя. Тэгвэл яг шинэ уцаа авсан юм шиг. Харин яг жишээ нь тийм байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Ямарваа нэгэн зүйлээ авж байгаа мэдээж шинийг авж байгаа гэж байгаа боловч тухайн зүйлийг яг тусалж ашиглаж байгаа юу? Тэгвэл зүгээр хоёрыг намайг загнаад байгаа. Жижиг тэрэг, том тэрэг ялгаагүй ижилхэн зам туулаад ижилхэн зүйл хийж байгаа ч гэсэндээ үйлчилгээ нь эзэндээ өгж байгаа үнэлгээ нь яг ижилхэн байгаа бол энийг шүмжлэх аргагүй байхгүй юу? Үгүй. Эркагаас нэг асуулт асууч. Үгүй. За яг одоо ямар машин төвжих гэж авах байгаа машин чинь те яг өөрийн чинь амьдралд яг ямар хэрэгцээг чинь хангах тэр хэрэгцээндээ тулгуур авах гэдэг. Энэ асуултыг яг шудраг үнэн ард түмэндээ гарахгүй болсон. Тэгээ өөрөө тэгээд хамгийн гол нь гэрт ажил хоёрын чинь хооронд нэлээд олон километрийн зайтай юу? Амар хоол штэ. 2 минут алхах тий. Амар хоол ерөөсөө. Ядраад болдгоо. Би унахгүй. Манай ихнэр унна. Ихнэр унна. Тэгээд дээрэс нь манай ихнэр унах гэж байгаа.
Хоёрдугаар тараа ийм бэлээ. Жижиг тэргэл бол жижиг тэргэл юм бэлээ. Тэгээд нөгөө яг манайх одоо яг тавал аахгүй юу? Ямар жижиг тэргэнд яг бүх суудал дээр нэг хүн цоон гэсэн үг байхгүй юу? Тэгээд би чинь бүр Alphard Velfire сонирхоодсэн. Тэгсэн чинь манай ихнэр болохоор надад амар үнэн үг хэлсэн байхгүй юу? Өдөр болгон би уннаа. Ганцаараа унна. Надад Alphard Velfire хэрэггүй, ийм том машин хэрэггүй. Нэг жижигвтер. Гэхдээ бүр тийм жижигхэн бол биш. Үнэхээр солимоор гол тийм дунд гарын нэг ийм жижигхэн цомхон эмэгтэй хүмүүсийн ундаг нэг ийм хөрхөн. Тэгээ боржуурн дээр ингээр нэг юм хормоогоо аваад тажихааргүй тийм машин гэсэн баггүй. Тэгэхээр ерөөсө сонголт нь амар цөөхөн болж байгаа. Нэг SUV гэдэг ангилалд нь орчиж байгаа байхгүй. Тэгээ нэг бүр өндөр Jeep бол биш. Одоо нэг Prado 150 те тэднэр бол биш. Тэднэр бол одоо ингээ манай хэрэглэнээс давчиж байгаа. Тоор хэлж байгаа үнэн зөв ойлгож байна. Velfire одоо Alphard бол биш. Яг тэгэхээр одоо очрог хэлдэг арга мэд зөв. Манайх 5 хүнтэй хүүхд 3 хүүхдтэй учраас багтана. Ямар ч жижиг тэрэг. 3 өгöd нэг ихнэр нэг нөхөртэй. Тэгээ аюулгүй байдлаа бодмоор явж байгаа юм. Нэг гөлөгтэй гэдэг чинь бас дээрээс. Нэг санаа яг өөр дээрээ тавьчихна. За тэгээд хараа тэнгууд манайх юм ямар ч дунд гарын юм жижигхэн SUV английн машин бол болчих гээд байгаа манайх. Одоо тэр RX-үүд байж болж гин, Harrier байж болж гин те. Тэр жижиг гарын энэ жижиг машин болж байгаа. Энэ жил бид нар бас нэг юм жоохон хөдөө гадаа явъя гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ миний бас нэг атгах санаа нэг юм байхгүй. Нэг наазахын майхан нэг юм гой майхан сая 500 юм байна. Тэгэхээр би майхан авах мөнгө химнээд 2 хүний жижигхэн майхан авангуудаа машин дотроо 3 нутаад майхан дотроо 2 нут чи гэж бодоод байгаа байхгүй. Тус нь нутуулаад бас нэг мөнгөндөө химэлцтэй юм байна. Гүй Хүмүүс нөгөө бас наача зөв одоо аял зугаалга болж штэ. Шалтак дугай. Одоо аял зугаалгын цаг болж байна. Шалтак дугай чи. Шалтак чи дэмжээд өгөөч тийм ээ гэд. За хүн холбогдлоо манайхаа. Хүн холбогдлоо. Аюу ашиггүй сонсогч мөн ороод байна уу? Өглөөний минь. Байна өглөөний минь. За өглөөний минь. Инхүү шүү. Инхүү шүү наа. Яа, инхүү шүү үнэ юм хэлэн дээ. Инхүү шүү. Инхүү шүү юм. Инхүү юм яриад байна да энэ хүмүүс чи. Инхүү шүү инээч минэгээд. За юу гэж ядчих чинь инхүү шүү. Намайг загнаваач. Дэгдэг юу яадаг юм аа. Машин ялтч одоо нэг хаана хэрэглэхээс хамаарат байна. Одоо хотод жишээлбэл бид чинь амар олон цаг үзэж штэ. Ялтч тоох илүү чухал байдаг. Ялтч байдаг. Одоо нэг тоохтай та ядаж явдалтай үлэнтэй. Манай Монголын зам чи ямар хэлээд те. Тийм штэ. Бас нэг явдал зөөлөнтэй. Бүр бүх савсуулга дөргүүлээд авахгүй. Суугаа явахад бас нэг бууднашгүй. Тийм өнөөдөр унаа явахаар бас нэг хичнээн төгжирсэн ч бас нэг хайтаахан байдаг. Тэгэнгүүт нөгөө явдал хатуу машин унаа яваад ялангуяа зүгээр эмэгтэй хүнд би бол тэгжэл бодож штэ. Эмэгтэй хүн айгуу тийм зөөлөн явдалтай машин унмаар юм билээ гэж. Тэгэхгүй нөгөө хатуу явдалтай машин бол эмэгтэй хүнд ер нь айгуу тохиромжгүй юм шиг байна. Оо тий бас. Тийм би болохоор өмнө нь нөгөө за эдийн засгаа бодвол яг л нөгөө юм хийх гээл унаж босоод энэ хоорондоос хэд унж басан штэ. Тэгэл ингэж хаад чинь ерөнхийдөө бол миний амьдрал нөгөө амин чухал ганц хэрэглээ болоосо пүрүс гэдэг машин байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд пүрүс ч өөрөө явдал амар хатуутай. Ер нь бол ингээд одоо нөгөө жоохон ингээд өндөрлчихөнгүүд улам илүү хат болчихдог. Амарчны нөгөө суулт энэ айгу багтай. Тэгэнгүүт чинь одоо ингээд нөгөө донцлоготой ширүүн дөрөн замаар ингээд явангууд чинь зүгээр хэвчээл ингээд цавлал явна. Тэгэнгүүт нөгөө би одоо сүүлийн үед нөгөө Nissan машинуудад айгу дуртай болоод байгаа. Яг нөгөө хүмүүс нөгөө Nissan муу л гэдэг юм лээ. Томтоо гэл муу гэл ер нь ярьдаг л та. Үгүй. Nissan сүүлийн Nissan бол зүгээр зүйд. Бүр үнэхээр гоё санагдсан. Сая нөгөө манай дээр нэг хүн юм авах гэдэг нь үлдэгдэл төлбөрлөж чадахгүй. Nissan-ы сүүлийн патрол гаргахын тэрийг авчих гэдэг авсан байхгүй. За. Тэгээ авангуудаа тэрийг би нэг 2 сар гаргаж ирээд унсан. Бүр зүгээр дурлалсан. Юу краун жишээ. Бүр амар гоё зөө. Бүр үнэхээр гоё. Юу 200. Оо. Бүр зүгээр ингээл бүвэлээд байгаа юм шиг явдалтай юм биш. За боли чи минь энэ төгжрэл донд унтчихвол лай болох юм шүү уртлын машин. Бүр амар гоё юм бэлээ. Тэгээ тэрийг унжгаад нөгөөдгөө ингээд би ч одоо нэг тэрийг шууд өөртөө авчих хэмжээний байхгүй шүү дээ. Тэгэнгүүт зархаа зөр арга болж байгаа байхгүй. Тэгээ ингээд зарчаад буцаад маанхөр одоо машинаас л тууж унжсэн 41 би унж байгаа байхгүй. Тэнгууд нөө 41 Nissan-ы машинууд гоё яаж чинь. Ястаа сэлдэг. Nissan-ы машин бол зүгээр бүүвэлүүлдэг гинэ. Хөө нэрээ. Nissan-ы тэр
сүүлийн патрол бол өстой бүр үнэхээр гоё. Патрол тэгээ дээрээс нөгөө хөдөө гадаа бас амар гисэн тий. Оо амар гоё. Зүгээр нөгөө ингээд зам амгүй одоо нөгөө ингээд үер олж байгаа байхгүй юу? Нодлон штэ. Нодлон би яг тэгэхэд патролыг харсан байхгүй юу? Тэгээ ингээд явсан чи ингээд манай нөхөр би тэгэхэд маань нөхөр нөгөө RX ундаг гэсэн юм. Тэгээ нөгөө RX гэдэг явж байгаа хүмүүс RX чинь бас зүгээр л дунгарын жиг болохоос яг жижиг хэрэг штэ ер нь. Хараар энтрийг бол гүчихгүй байхгүй юу? Гүчихгүй байхгүй юу? Хараарыг бодвол яг зүгээр нэг опшн талаараа л гайгүй болохоос биш. Яг идэлгийн хувьд бол хараар чинь зүгээр бараг л пүрүс штэ. Тий. Юу яж байгаа байхгүй юу? Бас хараар чинь тэгээ пүрүс гэж жоохон явдлах тоо. Тэрнээс биш гоё юм шиг. Тэгсэн чинь зэрэг нөгөө ингээд гол ирэлцэн. Тэгээ бид яг нэг жимээр ингээд цуварсан баг 40-50 биш ингээд цуварсан гарч байгаа. Оо тэгсэн чинь тэнд нутгийн ахын патрол бол зүгээр тэнд баг сэлж байна. Жаргаж загас юм уу? Тэгээ загас юм уу энэ зүгээр. Тэгээ би бодсон байхгүй энэ патрол юу нэ патрол амар биш. Патрол парадойд чинь яг ч хөдөөний орноттой. Яста үнэн. Зариулсан юм замдаа зариулсан л юм байна. Ялангуяа манай Улаанбаатарт бас нөгөө нэг патролын нэг групп байдаг штэ тий. Залуучууд. Эх гой цасан шуурга мурганаар нөгөө нэг ямар ажиллагаа хийдэг. Супер залуучууд. Гой залуучууд. Инхүүс тэгээд яг хабритүү бензин үү гэдэг санал дээр алин дээр нь санал өгсөн бэ? Би бол ер нь жоохон бензин машин дуртай штэ. Бензин патрол гэх юм штэ. Тийм ээ би яллаа. Бензин машин мэдгүй нэг тийм цаанаасаа л нэг хамрын онгорхоо машин шиг санагдаад байдаг. Найдвартай тий. Яг нөгөө ингээд тий. Тэгээ дээрэс нь ингээд нөгөө бензин машин унжгаад хайбрид машин унна штэ. Тэнгууд нэг хэсэгтэй нэг сони ингээд хаад авахгүй байгаа юм шиг. Тэгдэг тий. Аа тийм ялгаа харагдаг юм байсан. Тийм байлээ. Ааха. Тийм болохоор би бол ер нь бол бензин машин унна. Манай инкүс жоохон аарах уу явахаар юм байна да. Хөдөө мөдөө болоо. Тийм байна. Патролтай. Маний дайжгуур зүгээр шорон замаар зүгээр нисчих юм байна л да. Хүүхний машин ч бас характераас хамаардаг юм шиг байна. Тэгин. Би болохоор нөгөө нэг тийм амар тийм ер нь жоохон нөгөө юм байхгүй. Экстрим юм дуртай байхгүй. Гой. Одоо жишээлбэл шүхрээр буумаар байна гэж байгаа шүхрээр бууж утсан ч яа гэм үү те. Тэнгууд ингээд нөгөө ер нь жоохон юм экстрим талын юм нэг тийм адреналин ялгаруулсан юм ингээд мэдэрч үзхийг хүсдэг байхгүй юу. Тэнгууд яг тэр хэмжээгээрээ машин тэрэг тохироод идэм биш үү? Тэр юмн дээр хүртэл ингээд машин тэрэг өмссөн уталтан дээр хүртэл тиймэрхүү хандлага ажиглагдаад идэм шиг санагдаад. Зөв. Шаварт суух хэвээр бүр гоё шүү дээ. Адреналин ялгаад. Одоо нөгөө ингээд нөгөө уулын барт одоо манай нэг уулын бартаа нөгөө даны мастер ахгүй. Зөв. Тэнгууд нөгөө өвөл өдөр чинь нөгөө гулгаананд явдаг хгүй. Амар гулгаан уулаад. Тэнгууд манай найзууд юуээс өхөн гэдэг. Би болохоор явж сууж үзсэн. 2-3 явж үзсэн. Юу нь л та үнэн кэш одоо нэг тийм өөр мэдрэмж авдаг юм биш. Чи бол бүр өөр үлдрийн амтан байна уу? Тийм байна. Ой, үнэхээр гоё мэдрэмж авдаг. Баярлалаа инхүүшээ. Тийм мэдрэмж авах ёстой юм шиг санагдсан. Харин би бас тийм мэдрэмж авмаар л санагдлаа. Мэдрэмжүүдийг нь хамт мэдрэлцмээр санагдлаа. Баярлалаа инхүүшээ. За баярлалаа. За. Би энэ Аленкаг нэг холбогдоосоо гэж бодоод байгаа юм. Аленка чинь одоо цаг дуусч байна. Ширүүн юм унах баха би. Аленкаас яг л байх. Ер нь бол цаг дуусч байна. Экстрим юм дуртай. Ийм байгаад байгаа. Тойрын хувьд бол нөгөө олон машин унж утсан учраас энэ ийм тэрэн тийм гэл ингээд ярьж байгаа штэ. Эмэгтэйчүүд за тэр зам мэдээж яг нөгөө юм холц сольж унж үзээд үдцэн хүний хувьд бол ярихад өөр. Би бол хабрид дотроо сольсон уу гэхээс ш өөр солио холио бензин руу холбож ингээгүй учраас амьдралтайгаа ойрох юм бодогдоод байгаа байхгүй юу? Тэгээ өөр дараагийн шатлалын юмнууд нь бодогдоод байгаа байхгүй. Шинийхээ санааг бол ерөнхийдөө ойлгосон. Чи ч нэг яг өөрийнхөө хэрэгцээнд те хүнээсээ шалтгаалаад энэ тэрэ даа ерөнхийдөө явж байгаа. Яг би энэ дээр нэг юм сольж үзэх юм бол бас уруу штэ. Тэрвээ өөр юм сольж үзэн тэр нь гоё юм байлээ штэ гэдэг ингэвэл. Одоо энэ нэг аялал зугаалгын цаг болж байна тийм ээ. Тэгэхээр яг би хамгийн хүн болгонд нэг аюулгүй машин сонгоё, том джип ч юм уу ингээл нэг ер нь аюулгүй байдлаа сонгож одоо амь даатгал хийж тийм том машин авдаг гэж хүмүүс айгүй хэрнэ л ярьдаг л да. Тэгэхээр яг би энэ дээр зүгээр нэг зүйлийг хэлмээр байхгүй. Ер нь замд ингээ аюулгүй байдлыг одоо хангадаг хамгийн том зүйл бол одоо машин биш. Хүний дотоод юм нэг хандлага даруй зам байдаг юм билээ. Одоо ингээ судалгаараас харах юм бол камерны батарей дууссан шүү. Судалгаагаар харах юм бол харин илүү их нөө том машинууд носол аваар их гаргасан судалгаа нэг байдаг юм лээ. Өнгөрч явж байгаа. Тий. Тэгэхээр ердөө л даруй зам айгүй чухал шуул гэж бас захмаар нь. Тэгээд зоныг сайхан аюулгүй тийм ээ. Өнгөрүүлээрээ. Зугаатай өнгөрүүлээ. За баярлалаа. Ингээ комментуудыг хүргээд өндөрлөё гэж бодож байна.
энэ акваг ланч шиг л унаж байна да гэсэн байна. Манай мизүү бол стек тэгж байгаа. Тийм. Гэтэ мизүүгийн хувьд бол нөгөө дүнгэж ингээл тэг гүдэлтэй ахнаад энэ аквагаа авч ирсэн шүү дээ. Тэгээд эн чин өдий бүр одоо 80,000 хөдөлтөө болсон. Казахстан орчоод ирсэн Тэгсэн хүн шүү дээ. Машинаараа. Тэр нөгөө нэг амар уул муулын замаар явцсан хүн шүү Тэр дээ. энд чинь нөгөө нэг машины том жижиг хамаагүй жолоочоос шалтгаалж байгаа аахгүй бас эдэлж унж байгаа хүнээсээ бас их шалтгаалж байгаа юм унаа маань. За яг тийм ээ. Заяагийн 10,000% зөв яриад байна гэж байна. За Lex 700 авнаа, Lex 700 авнаа чанга хэлдэг биш тий. 10,000. Ирчүүд машина томруулнаа л гэж үзэн дандаа аялал зугаалгаар яваад байх юм шиг тийм ээ гэж байна. Авсаа өнө харамсаа наа чинь. Рав дөрөв шүү. Хизээж харамсахгүй гэж байна. Гэхдээ байн хөдөө явж чадахгүй юм даа гэд Noiko маань битсэн байна. Ингээд өнөө байж мизүү. Энэ хоёр доороо бичилсэн юм аа. За ингээд өнөөдрийн том өрөө маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр хабридэн дээр үү, бензинэн дээр үү гэсэн асуулгын хүрээнд бид санал асуулга явуулахад 69% нь хабрид, 31% нь бензин хөдөлгөөртэй машин дээрээ гэсэн санал бодлоо илэрхийлсэн байна. Мөн утсаар бидэнтэй холбогдсон сонсогч танд баярлалаа. Мэдээж гэр бүл донд бас л ийм яриа өрнөдөг. Та ойрхон машинаа солих гэж байгаа бол гэргийтэйгээ хантайгаа энэ яриаг бас өрнүүлж харах. Хүүхдүүд хүртэл маш том орон зайг эзэлдэг шүү дотор нь суух хүмүүс учраас тиймээс гэр бүлэрээ том өрөөндөө ярих дахиад нэг сэдвтэй болсон болов уу гэж бодож байна. Радиогийн 1-р студид Эрка очраа заяа найруулагч Мизо өнөөдрийн том өрөөг тантай хамт өнгөрүүллээ. Эрка тэр өсгний голд харагдаж байгаа шүү манай. Миний камерын нөгөө батарей дууссан уучлаарай. Ингээд дараагийн дугаараар буюу маргааш 9 цаг 5 минутаас уулзлаа. Түр баяртай. Хайртай шүү та нартаа. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.